Сайн байцгаана уу үзэгчдээ, бид Дархуул аймгийн Хонгор суманд ширийн барига дээр хүлцэн ирсэн байна. Бид та бүхэндээ тариаланчид ярьж байна, контент хүргэж байгаа. За нэг цуврал маань одоо эхлэж байна. Тэгэхээр дараагийн цувралаараа бид яг энэ ширийн баригадын бүхэнд компани одоо бас олон жил насаараа ажиллаж байгаа юм мундаг хүнийг уулзуулах гэж байна. Тэгээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За манай үзэгчдээ бас өөрийгөө танилцуулахгүй юу? За би энэ бүхэнд компани комбайнчин Сандаг Сэрэн гэдэг хүн байна. Би одоо 49 дэх жилдээ 49 дэх намартаа энэ газар тариаланд ажиллаж байна да. Тийм хүн байна да. Сандаа хуучин хэдгээр баригдаад байлаа та? Би энэ Хонгор сумын ихэнх барига дээр явсан. Ихэнх барига дээр явсан. Ихэнх барига дээр явсан. Дарж төмсний баригадаас өсвөлээл тэгэл явсан да. 1976 оноос хойш. Ер нь газар тариалангийн салбарт та одоо бас маш олон жил зүтгэлээ тий. Дархуул аймгийн Хонгор сумын хувьд энэ ширийн баригадын хувьд энэ жил ер нь ямар хөө байв? За энэ жил ер нь сонсоод байхад улстай яриад ер нь жоохон ургац байх тал юм шиг дуулдах юм. Явж үзсэн биш ямар тэгээ сонсч л байна. Гэхдээ зүгээр тэрний дотор манай энэ Хонгор сум тэгээд ширийн баригад бол ер нь за яах вэ? Энэ жилийн хоёр бол гайгүй шүү бас ч гэж тийм айхтар муудаагүй. Яг энэ уртлаа бодвол бас нэг жоохон бороо тий арай дээр байсан. Арай нэг жоохон бороо моротой байсан. Тэгээд чи манай энэ чинь хөрсөн нэгдүгээр зэрэглэлийн газар байдаг байхгүй юу? Тийм тэгэхээр бас ургацсан юу тэгээд нэх бас айхтар муучдгүй. Одоо энэ залуучууд бас 3 төвийн тариаланчид нэлээд үүсчихэд байна л да. Анхны атарчтаас эхлээл өвөө нь тариаланч, аав нь тариаланч одоо хүүн ингээд орчод явж гин. Тэгээд та залуучуудаас ер нь юу гэж зөвлөх вэ? Одоо ер нь юун дээр залуучууд алтаад байна? Ер нь бол манайхны залуучууд бол ажилтай сайхан улсууд байна. Бас жоохон итгэл алддаг улсууд ч байна. Гэхдээ ер нь бол нэг юмда тууштай зүтгэс нь яваасан л гэж хэлмээр байна да. Тэгэл нэг цалингаа авахаар тэгэл байхгүй болчдөг энэ тэр бол хэцүү шттэ. Ер нь газар тариаланд залуун чалаа ер нь их дутагдж байна. Ер нь бол бэлдмээр байна. Тий бэлдмээр байна зориулж. Одоо дээр үед бол сайхан сургуулиуд байсан шүү дээ. Баян шандам нэг арах ус тусдгээ тий. Одоо бол байхгүй би шамар төгссөн шамар тентэр байсан. Одоо бол ер нь байгаа юм уу гүм үү? Байхгүй. Тий. Тэгээд сайхан бэлдмээр л байх юм. Улсын хүчин хүний нөөцийн асуудал тэр чигтээ ер нь алдагдчихаал явж байна да. Сайхан бэлдмээр байна. Тэр л дутагдж байна да өөртөө. Та бол олон жил трактор комбайн хийсэн юм чинь бас одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмж технологи дээр бас нэлээд шинжлэхтэй байна. Тэгээд энэ операторуудын сургалтууд их төвөгүүлэгдэх юм ба тий. Сургалтын ер нь л тэгэл операторууд энэ байхгүй шүү дээ. Хэр баргийн зүгээр нэг жолоо мөшгдөг хүн компани барьцдаг ажил биш шүү дээ тий яхаа. Яг вэ зүгээр жоохон зүтгэдэг жоохон оцготой улсуудад байчнаа бас ч тийм хүний хийж чадахгүй нар юм хийж биш шүү дээ. Энэ чинь гайгүй. Тий сэтгэл л хэрэгтэй. Сэтгэл нэг 5 тарай ингээл босоогоор нь үлдээхэд тэрийг эргээд авчдаг тийм сэтгэл л байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс огт алдаа гаргахгүй яваад идэх хүн гэж байхгүй шүү дээ. Тий. Тэгээд ер нь нэг зүтгэл сэтгэл хоёр л хэрэгтэй дээ. Ер нь бол аливаа ажилдаа шүү дээ. Заавал дараа урах. Технологиуд бас их өөрчлөгдөх юм ба энэ зарим газрууд бүр огт хагалахгүйгээр эсвэл одоо тэгэлдэншүүлэг гээл те. Тэгэхээр энд одоо яг ширийн баригад дээр яг ямар технологи явж байна? Манайх бол одоо ер нь бараг л тэгэлдэншүүлэг явж байна уу бараг? Тий бараг л тэгж явж шүү дээ. Чиг хаалт тэгэл. Тий чиг хаалт тэгэл ер нь бол одоо нэг талбай багтай. Тэгээ олон тариалан олон компаниуд байна. Тэгээд талбай багтай. Тэрнийхээ талын өмжөчгтэр тарих талбай багтчихэд байдаг. Тэгэл тэр чинь өмжөхгүй шахвал тэгэл зурслахгүй байна гэсэн үг тий. Тий өмжөхгүй шахвал тарьж байгаа байхгүй юу. Тэгэл бордоо ер нь бол бордоо сайн хэрглэж байгаа.
Манай энэ Дашрамд хэлэхэд харин энэ манай энэ Дархан уул аймгийн хүрээлэнгээс гарч байгаа тэр бордоонууд бол үнэхээр сайн бордоонууд. Тэр энэ тэрийг хэрэглэсэн хүн ер нь муу хийж байгаа юм би сонсоогүй. Ингээд харин хэлчихээ тий. Харин ганцаа жил харин сайн авлаа тий. Тий сайн авлаа шүү дээ. 10 гаргаад авна гэдэг чинь муу юм биш шүү дээ. Хэдэн удаа ер нь цацав? Бордоо юу? 3-4 удаа цацсан шүү зундаа. Тий. Олон жил хэрэгжилж ах шиг байна тий бас. Манайх уу? Манайхны 5-6 жил хэрэгжилж байна. 5-6 жил. Тий. Тэгэхэд тогтмол. Тэгэхэд бол бүр бодитоор нөлөөлдөг. Урагцсанд. Тэр бол бүр харагддаг байхгүй юу? Тэр бол сайн бордоо. За тэгээ дээрэс нь нөгөө гаднаас орж ирж байгаа импортын олон төрлийн болсон болоогүй зарим нь одоо цацаас ч нэмэргүй ингээд юмнууд байгаад байна. Тэгээд эдрийн хажууд Монгол залуучууд нийлээд ингээд шинжлэх ухааны үндэслэлтэй хүрээлэн дээрээ сайхан босгоод авцсан бордооны үйлдвэр хэрэглэх гэдэг бол бас өөрөө монголч юм да тийм. Сайн. Манай энэ залуучууд сайн хийж байгаа бордог. Сайн болохоор нь сайн гэж байгаа шүү дээ. Тэрнээс одоо таньдаг юм уу тийм биш байхгүй юу? Танихгүй тэр бол Дархны бордоо сайн. Хүчин баригдуулаар их гоё байж яах те. Сайхан дурсамжууд их байгаа. Байлгүй яах вэ? Зэнтэй сайхан дурсамжууд зөндөөл юм шиг үү те. Шаамрын сурвал комбинат гэж байсан. Тэр чинь 6 сар сурдаг байхгүй юу? Тэгээд тарихтын жолооч болдог. Тэгээд 6 сар сураад тарихтын жолооч болоод 17 настай очиж сураад 18 настай төгсөөд тэгээд тарихтын жолооч болоод 18 настай. Тий. Тэгээ ирэхэд Баянчиндамнаас биш 10 настаас 2 жил сураад төгсчихсэн хүнийг надад миний туслахаар өгчээсэн юм да. Тэгээ намайг багшаа гэж явдаг байсан. Тэр сайхан дурсамж. Техниктэй ноцтолдох. Насаараа одоо ингээл газар тариалантай ноцтолдох. Энэ одоо их ариун туршлагатай одоо шав байна уу танд? Байна. Өөрөөсөө ахмад шав байна, залууч шав байна, ихтэй юм янз бүрийн шав би. Зарим нь багшаал гэдгийг тэгээ багшаа гэхэд тэгээ бас жоохон санаа зовоод идэв юм аа. Тэгсэн сандгах гэвэл арай дээр үйдэг юм аа. Багшаа гэхэд нэг жоохон санаа зовоод идэв. Байлгүй яах вэ? Заа зургасан хүмүүс би байлгүй. Техник заа зургахаас гадна бас хүн чанар бас хэрэгтэй шүү дээ. Хүнтэй зөв харьцаа тийм ээ. Тэр мөрийн бас заан шүү дээ. Одоо ер нь тэгээд мэдгүй тэр их л дутагдaltaй бараг л одоо хүний үнэр хүн чанар тийм шүү дээ. Сургадаг заадаг тийм юмтай болчмоор ч юм шиг. Одоо ер нь байхгүй л болоод шүү дээ. Байхгүй л болоод шүү дээ. Тэгээд хэлж байгаа ярьж байгаа чи бас хэцүү болж. Тэгээд тэр чинь нэгэнт л миний надаас юм сурах гал ирсэн бол тэр болгоны нь бас хэлнэ шүү дээ. Чи хүнтэй ингэж харьцаж чинь чи тэгж болохгүй, ингэж болохгүй. Надтай нэг өөр харьцах өөр хүнтэй бас нэг өөр харьцах бол буруу юм байхгүй тий. Тийм шүү дээ. Хүн болгонтэй ижилхэн л сайхан харьцаж явал. Хүн чанар их чухал байна. Альбан ажлыг хийхдээ бас яг сэтгэлээсээ хийх гэдэг. Сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Их чухал болчиход байна тий. За тэгээ хоёлаа ерөнхийдөө яриагаа өндөрлөе гэж бодож байна та. Бас залуучуудаа эсвэл хандаад тий эсвэл одоо миний асуугаагүй би нэг одоо ингэж хэлчих юмсан гэж бодож байгаа зүйл байж болох юм тий. Арх гэдэг ондоо сол яваасан. Арх амьдрал хоёр нэг дор байхгүй. Бүр хизээч байхгүй. Тэгээ тэрнээс л хол явбал тэрнээс л хол явж чадвал тэр хүн амьдрал чадна. Өөр одоо юу гэж хэлэх вэ? Бус ажлыг бол тэртээдгүй арх уудгүй хүн бол бус бүх ажлыг хийж чадна. Тэгэхээр тэр архийг битээ угаасаа л гэж хэлье. Арх амьдрал хоёр нэг дор байхгүй гэж ямар амар үнэн үг байхаа. Тийм шүү дээ арх амьдрал хоёр нэг дор байхгүй. Эсвэл архиа сонгоно эсвэл амьдралаа сонгоно. Аль нэгийг сонгох. Сонгох хэрэгтэй. Архиа сонгуул чи амьдрал чадахгүй. Амьдралаа сонгуул чи арх уухгүй л бай. Яг. Стага юу гэнэ хаа. Баярлалаа. Тэгээ танд бас ажлын өндөр амжилт хүсье. Эрүүл энх сайн сайхныг хүсье. Шууд ингээд миний ярилцлагад одоо сандгаахаа яриад өгөөч гэсэн хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд танай багийн хамт олонд за бас ажлын өндөр амжилт, уран бүтээлийн өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. За.